Контент бүтээгчдэд хамгийн хэрэгтэй нэг аппликейшн бол Чимгээс ап. Одоо би яагаад гэдгийг тайлбарлаж өгье. Монгол сабыг чинь хормын дотор гаргаад өгчих учраас сабаа 100 гэж цаг алдахгүй. Хүмүүс яг бичлэгээ оруулах вэ гэж надаас айгүй их асуусан. Ерөөсө гар утсан дээр чинь байгаа файл, сквол, зургийн сан буюу альбомоос сонгоод шууд оруулж явах боломжтой. Маш амархан. Хамгийн гол нь зөвхөн монгол хэл биш давхар англи хэл болон орос хэл рүү шууд хөрвүүлээд сав зоогод өгчих боломжтой. Энэ бол үнэхээр амар юм байлээ. Одоо та хэд харж байгаа хадамлыг орчуулж харуулах хэсэг гэдэг товчон дээр гарах юм бол англи болон орос хэлний сонголт нь гараад ирэх юм байлээ. За одоо ингээд миний ярьж байгаа яриа монгол байгаа хэрнээ шууд сав нь болохоор ингээд англиар гараад ирж байгаа. Ер нь бол агуулгын хувьд алдаагүй орчуулж илээ. Зарим нэг үг үсэг тэмдэлтийн алдаа байх юм бол одоо энэ дээр харагдж байгаа шиг шууд өөрөө үгээ засах боломжтой. Зарим хүмүүс болохоор Чимгээс ап ашиглаад бичлэгээ оруулахаар миний бичлэгийн чанар муу гараад байна гэж хэлжсэн. За яг энэ ч болохоор би сабтай болон сабгүй бичлэгээ харьцуулаад үзсэн байна. Одоо ингээ харахад бол яг чанарын хувьд л ямар ч ялгаа байхгүй байгаад байгаа. Тэгэхээр нөгөө Instagram-д оруулахдаа нөгөө бичлэгийн чанараа ямраар оруулах вэ гэдэг тохиргоо бидэн шүү дээ. Тэн дээрээ бас тохиргооны асуудал байсан байж магадгүй байна гэж би бодсон. Юу ч гэсэн Чимгээс ап дээр бол бичлэгийн чанар буулгаж байгаа ямар ч асуудал байхгүй байлаа шүү. Миний хувьд л Чимгээс апаа хэрэглэж эхэлснээр хойш контент маань яг өөр төвшөнд хүрсэн гэж бол хараад байгаа. Тэгэхээр контент хийдэг хүмүүс байх юм бол заавал Чимгээс апыг хэрэглээрэй гэж хэлмээр байна. Хэрэгтэй найз руугаа энэ бичлэгийг илгээгээрэй.